бодож яваарай гэж хэлхий загтаг. Тэр утгаараа ч өнөөдөр Солонгос улсад 60,000 орчим Монгол улсын маань иргэд амьдарч байна. Тэгэхээр нойлоос 19 насны гэж хэлж байна. Тоо чи Монгол хүн үү Солонгос хүн үү гэдээ асуухаар хангуй сарам гэдэг уртаас ингэж гисэн. Тэгээд хүүхдүүдийн хоорондоо харьцааг харах юм бол хүүхдүүд хоорондоо солонгосоор яриад байсан. Би тэгээд энэ хүүхдүүд яагаад би монгол шүү гэж өөрсдөө хэлэх итгэлгүй байгаа болоо гэж маш гайхажсэн. Тэгээд их хурлд 4 жилийн хугацаанд хамтдаа сууж байсан баяр сайхан гүшин маань хүүхдийн төлөө энэ ерөнхий газрын дарга болохоор баяр сайхан Солонгос улсад байгаа хүүхдүүдийг монгол хэлээр мартуулмааргүй байна. Тэд монголоор байгаасаа ондоош гэж юу юм бэ? Би монгол хүн шүү гэдэг зүрх сэтгэлийг бас энэ хүүхдүүдэд би болгомоор байна гэдэг ийм саналыг удаа тавьжсэн. Тэгээд баяр сайхан дарга маань тэр хүсэлтийг хүлээн авч за дэлхийд одоо монголчуудад хүүхдүүдэд зориулж хийх гэж байгаа энэ чуулганыхаа эхнийх нь анхдугаар чуулганыг бас Сөүл хотноо зохион байгуулж байгаа бас баяр сайхан даргад талархлаа илэрхийлье. За дэлхийрөө чиглэгдэж байгаа би монгол хүн гэсэн энэхүү хүүхдийн чуулганыг энэхүү Солонгос Монгол сургуулиас илэрхийлж байгаа. Миний хувьд бас нэгдүгээр хэрэгж бодож байна. Маш их талархаж хүлээж авч байна. 다 아시겠지만 우리 학교가 설립된 지 27년이 되었습니다. 자, 다 бүхэн мэдж байгаачлан манай сургууль маань үүсгэн байгуулагдаад 27 жил болж байна. 학교 초창기부터 지금까지 우리 학교에서 가장 중요하게 아이들과 또 학부모님들께 강조하고 있는 것이 바로 나는 몽골인이다. 몽골인의 정체성이 정말 중요하다고 강조하고 또 교육하고 있습니다. 자, сургууль үүсгэн байгуулагдсан үеэс эхлээд өнөөдөр хүртэл бид нар бүх сурагчдаа, бүх эцэгчүүдтэй хамгийн их чухал үзүүлэлт тавьдаг зүйл маань би монгол хүн юм шүү гэсэн омогшлыг хизээш мартаж болохгүй. Та бүхний зүрх сэтгэл дотор би монгол хүн юм шүү гэсэн зүрх сэтгэлийг заавал тээж явахыг бид нар хамгийн түрүүнд чухалчилж загтдаг юм аа. За, энэхүү чуулга маань 11 сарын 19-нд төрийн орон зохион байгуулагдсан. Монгол улсын өнцөг булан бүрээс буюу Монгол улсын 21 аймаг 9 дүүрэг 330 сумаас хүүхэд болон төлөөлөл болон олон улсын хүүхдийн найрал цогцлборт цуглараад 5 сэдвийн хүрээнд салбар хэлцүүлэг хийсэн. Өнөөгийн нөхцөл байдлыг харуул жилийн их тусам энэ чинь амьдарч байгаа монгол хүүхдүүд айгүй их болж байгаа. 2000 он баг байгааг одоо 2026 оны хор ер нь яг энийг AI-гаас асуусан л да яг зөв бол биш юм байна. Гэхдээ ер нь өмнөхөөс маш их өндөр болсон байгаа. Тэгээд Солонгост амьдарч байгаа монгол хүүхдүүд бол айгүй их онцлог ялгаатай байна. Одоо хоёр соёлын дунд амьдарч байгаа шүү дээ. Гэхдээ бол монголоор яагаад гэхдээ гадуугаар бол одоо солонгосоор яагаад солонгосын соёлд одоо амьдарч байгаа. Тэгвэл энэ хүүхдүүд бол ирээдүйд маш том ирээдүйтэй Монголын ингээд ирээдүй гэж боддог. За энэ асуудлууд бол манай Солонгост амьдарч байгаа монгол хүүхдүүд ингээд хилцэж гаргасан асуудлууд байна. За хамгийн ихнийх нь бол монгол хүүхдүүд зориулсан хөгжлийн хөтөлбөр хэрэгтэй гэсэн. Солонгост амьдарч ивэл яг нь Солонгосын ерөнхий боловсролын нэг системээр Солонгосын ингээд гоё системээр явж байгаа ч гэсэн яг монгол хүнээр тийм монгол хүний хөвд хөгжих боломж ямар ч байдгүй. Монгол хүнээр ингээд хөгжих боломж ямар ч боломж байдгүй. За хоёрт нь бол зөвхөн монгол хүүхдүүд хамаарсан сургууль community баг байдгүй. Зэрэг болохоор чөлөө цаг гэсэн сэдв байгаа. Үүнийг 10-11-р ангийн хүүхдүүд хоорондоо ярилцсан. Чөлөө цагаа өнгөрөөхөд ямар асуудал толгойдог вэ гэсэн сэдвүүдээр хоорондоо ярилцаж үзгээд хэд хэдэн асуудлууд гарч ирсэн байгаа. За энэний эхнийх болохоор Солонгост ирээд удаагүй байгаа хүүхдүүдийн газар зүүн байршил мэдэхгүй метрон төөрөх гэсэн асуудлууд гарч ирж байгаа. Үүнийг шийдвэрлэхийн тулд бид Солонгост ер нь ийм газар зүүн map дээр маш их байдаг. Kakao Map, Google Map, Naver Map гэдэг эдрийг хүүхдүүд хувийн хувьдаа сурч ашиглаж сурах хэрэгтэй гэсэн байгаа. Үүний хоёрдугаар асуудал нь үн гэсэн байгаа. Яагаад вэ гэвэл хүүхдүүд ингээд спортоор хичээлэх нь их байсан чөлөө цагаараа. Тэгээ чөлөө цагаараа дугуулсан секцэд явъя гэхээр солонгос хүүхдүүдтэй хэл нэвтрэлцэж ойлгохгүй мөн солонгосчуудын дугуулангийн үн маш өндөр байдаг. Тийм учраас үүнийг шийдэж өгөхийн тулд энэ Солонгост монгол агштай монгол хүүхдүүдийн олон дугуулангуудыг байгуулж өгөөч гэж хүссэн байгаа. Дараагийн асуудал болохоор
ингээд хүүхдүүд тэгээд спортоор хичээлээд яг юуны төлөө хичээлээд байгаа гэхээр мэдээж өөрийнхөө ийм хүчээл хөлсөө ингээд үнэлүүлэхийн тулд тийм учраас медаль шагнал лидер авахын тулд тийм учраас энэ Солонгос тэмцээн гэдэг маш ховор байгаа. Монголчууд хоорондын тэмцээн мөн бидний ингээд солонгос хүмүүстэй хоорондоо өрсөлдүүлэх ч юм уу эсвэл монгол хүмүүсийн хоорондын тэмцээнийг их хийвэл сайн байна гэсэн шийдэл төрсэн байгаа. Тэгээ хоёр дахь сэдв нь болохоор сүлжээ болон холбоо гэсэн сэдв байгаа. За эхний одоо бид нар энэ дээр 5 одоо асуудлыг гаргасан байгаа. За эхний нь болохоор одоо Солонгост байгаа бус өөр орон нутгийн хүмүүстэйгээ одоо холбоо муу байна гэсэн одоо асуудлыг гаргасан байгаа. Тэгээд яагаад ингэж бус хүмүүстэй холбогдмоор байна гэвэл илүү ингэж зөвхөн сургуультаа л ингэж таньдаг хүрээлэлтэй байгаас илүү одоо илүү ингэ олон цар хүрээг хамраад ингэ таньдаг хүмүүстэй байвал илүү одоо өөрийнхөө ч гэсэн нийгэмшиг чадварыг сайжруулна гэж бодоод одоо шийдэл нь болохоор camp одоо зохион байгуулах, тэгээд танилцах үдшилтэд, тэгээд одоо хувь хүний өөрийн сонирхолтод тааруулсан клубүүдийг одоо Монгол клубүүдийг байгуулснаар хүүхдүүдийн илүү одоо нөхөрлөл чадвар сайжрах хаа гэж бодсон байгаа. За тэгээд хоёрт нь туслан байгуулах байгаа. Тэгээд нөгөө Солонгост монголчуудын туслан байдаггүй. Тэгээд хүүхдүүд нь ингээд туслан байвал илүү ингээд бие биетэйгээ холбогдоод ингээд нөхөрлөх чадвар сайжирдаг гэж ер нь боддог учраас туслан байгуулъя гэж одоо бодсон байгаа. За тэгээ гурав дахь нь болохоор за тэгвэл эдгэрнийг яаж мэдэх вэ гэдэг ийм үйл ажиллагаа болж ийн гэдэг яаж мэдэх вэ гэдэг асуудал одоо гарсан гэсэн үг. Энэ дээр болохоор одоо Facebook юм уу Instagram юм гэдэг сошиал хаягууд дээр одоо групп үүсгээд ингээ пэйж үүсгээд тэгээд зөвхөн монгол хүмүүсийн одоо Солонгост амьдарч буй монгол хүмүүсийн ингээд тийм тусдаа групп байгуулаад тэрэн дээрээ одоо мэдээллийг тавиад тэгээд тэгэж цааш нэг хөтлөх тиймэрхүү шийдлийг гаргасан байгаа. Гэрээсээ гараад дэлгүүр орох ч юм уу одоо хоолнд ороход заавал солонгос хэл хэрэг болдог. Тэгээд одоо сургууль дээр солонгос хэлээр хичээл орлоо гэхэд 1 цагийн хичээлийг 2 цаг сонсчиж ойлгох юм уу эсвэл гэртээ дахиж давтчихиж тэр хичээлээ ойлгодог. Тийм болохоор тэр хүүхдүүд ингээд маш хүндрэлтэй тэгээд сэтгэлийн дарамт маш их гарч ирдэг. Тэгээд үүгээр одоо хүүхд маань ингээд өөртөө итгэлгүй болоод тэрнээс үүдэн ганцаардал гэдэг зүйл бий болдог. Одоо тэр ганцаардал гэдэг зүйлийг өөрөө ингээд зөвөр шийдэж чаддаггүй. Заавал хүнтэй ингээд харилцаж ярилцахчиж ингээд шийддэг. Тэгээ бид нарт ингээд сэтгэл зүйч хэрэгтэй болдог. Тэгээд одоо бид нар одоо Солонгост байгаа учраас солонгосын сэтгэл зүйчч үнэхээр зөндөө их байдаг. Гэхдээ одоо бид нар яг солонгос хэлээр 100% ойлголцож чаддаггүй, ингээд ярьж чаддаггүй, ойлгож чаддаггүй болохоор бид нарт одоо монгол сэтгэл зүйч хэрэгтэй болдог. Гэхдээ Солонгост болохоор одоо монгол сэтгэл зүйч нь маш цөөн тэгээд одоо хүртээмж муутай байдаг учраас биднэрт одоо ярилцах хүн хэрэгтэй учраас одоо зөвлөгөө яг хаанаас хинтээ яаж очиж одоо ингээд зөвлөгөө авах вэ гэдэг нь яг тодорхойгүй хүүхдүүд сайн мэддэггүй. Тийм учраас одоо монгол хүүхдүүд амьдарч байгаа хот болгонд нэг ч юм уу нэг одоо сэтгэл зүйч тавиад өгөөч гэж хүсэж байна.